Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр энзим болон энзимийн кинетикийн тухай танилцуулъя. За, энзим буюу фермент гэдэг нь урвалын хурдыг нэмэгдүүлдэг катализаторын үүрэгтэй ийм молекул байгаа. За, энзимийг мөн фермент гэж нэрлэдэг. За, ер нь хуучны монгол ном зохиолууд дээр бол фермент гэдэг нэрээр хэрэглэгддэг, бичигддэг болов сүүлийн үеийн сургагчид номууд дээр энзим гэдэг үгийг ашиглаа гэсэн байна. За, энзим гэдэг үгийг ашиглаж байгаа шалтгаан нь бичгэд арай хэлбэр. За, тэгээ мөн сүүлийн үеийн англи ном сургагчид дээр түгээмэл тохиолддог болохоор ашиглаж байгаа шиг байна. За, ихэнх энзимийг субстратын нэрэн дээр нь аза төгсгөл залгаад нэр өгсөн байдаг. За, эсвэл заримдаа үйл ажиллагаатай холбоотой үгнээр аза төгсгөл залгаж байна. За, энзим болон энзимийн оролцоотой явагддаг урвалыг судалдаг тэр шинжилгээ ухааныг энзимлог гэж нэрлэдэг байна. За, энзим нь энергийн саадыг бууруулах замаар бодис солилцооны урвалыг хурцлуулдаг юм молекул байгаа. За, энзим тэгэхээр ерөнхийдөө катализатор ураг гэсэн үг байна. За, үүнээс гадна рибосом гэж нэрлэгддэг РНХ-ийн молекулаас бүтсэн бас энзим бий. Гэхдээ дийлэнх бодис солилцооны урвалыг явуулдаг энзимүүд уураг байдаг учраас энзимийн катализатор уураг юм гэсэн тухай бас мэдчихэд. За, жишээлбэл биохимийн урвалд сахарыг заддаг энзимийг сахарааса гэж нэрлэдэг. Түүний лактоз гэх сахарыг заддаг лактоза гэж нэрлэдэг. За, энзим яаж энергийн саадыг бууруулдаг вэ гэвэл идэвхжүүлэх энергийн саадыг бууруулснараа урвалын идэвхжүүлэгч энергийн саадыг бууруулснараа катализийн урвалыг явуулдаг юм молекул гэсэн. Тэгэхээр энзим нь ерөнхийдөө урвал явагдах чөлөөт энергийг бол өөрчилж чадахгүй, харин үүний оронд нь урвалын хурдыг нэмдэг юм боломжтой. Энэ урвалын хурдыг нэмэхдээ активашн энерги буюу урвалын идэвхжүүлэгч энергийг бууруулж өгдөг. За, энэ график дээр харагдж байгаагаар энзимгүй урвалын үед урвалын идэвхжүүлэгч энерги нь юм өндөр байгаа бол за, энзим ашиглаж байгаа ийм урвалын үед урвалын идэвхжүүлэгч энерги нь хадсангүй буурсан байгаа. Тийм учраас энэ урвалыг явуулахад хадсангүй бага энерги шаардаж урвалыг явуулах боломжтой гэсэн. За, харин чөлөөт энерги нь утгавал төгсөхгүй байх юм байна. За, энзимийн субстратад өрөмц чанар гэсэн нэг ойлголт бий. Энэ өөрөлдөд энзим үйлчлдэг урвалыг энзимийн урвалжийг нь энзимийн субстрат гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энзимийн субстраттайгаа холбогдоод энзим субстратын комплекс үүснэ. Үүний дараа энзим тухайн субстратыг хуургаад бүтээгдэхүүн болгох ийм боломжтой байдаг. За, энэ хувиргадаг энзимийн тухайн хэсгийг нь бол энзимийн идэвхийн төв гэж нэрлэдэг. Энзимийн идэвхийн төв нь тэгэхээр субстраттайгаа тохирох хэрэгтэй. За, энэхийн тулд янз бүрийн химийн бүлгүүд, химийн урвалыг хурцах чадварыг нэмэгдүүлэх боломжтой тийм байрлалд аваачна гэсэн. За, энэ схем зураг дээр нэг модель энзимийг харуулсан байна. Энэ энзим дээр хоёр янзын субстрат идэвхийн төв дээр холбогдож байна. Идэвхийн төвд холбогдсны дараа энзим конформацаа өөрчилснөөр энэ хоёр молекулыг урвалд ороход боломжтой илүү ойролцоо байрлалд шилжүүлж байна гэсэн. Тэгэхээр энзим яаж урвалыг явуулдаг талаар олон янзын механизм бий. За, энийг хэлээд байгаа слайдын дээр харна. За, энэ дээр байгаа бас жишээ нь бол энзим нь субстраттайгаа идэвхийн төвөөр харилцан үйлчлэн идэвхийн төвөөр
бүтээгдэхүүн субстрат харилцаа үүсгэн дараа энзим конформацаа өөрчилнө. Ингээд энзим субстратын комплекс үүсээд дараа бүтээгдэхүүн бодис үүсгэнэ. За энзимийн тэгэхээр идэвхийн төвд катализ яаж явагддаг вэ? Тэгэхээр энзимийн оролцоотой химийн уруулыг явагдахад субстратны энзимийн идэвхийн төвтэй харилцаа үйлчлэнэ гэж түрүүнд зургуудаар харууллаа. Энэ харилцаа үйлчлэгийн хэвшлэн ус төрөгчийн юм уу, ионы хэмтийн сул холбоонууд байдаг. Тэгэхээр идэвхийн төв нь болохоор энзимийн идэвхийн энерги, төвчүүлэгч энерги саадыг хамгийн бага байх ийм нөхцөлд оруулдаг. За үүний тулд доор дурдсан байгаа энэ дөрвөн энзим механизмыг ашиглаж энэ субстратыг зөв байрлалд оруулах. Энэ болохоор субстратын уралд ороход яг тохиолсон зөв байрлалд метокодыг авчирч гэсэн. За дараагийнхаа субстраттай харилцан үйлчлэх замаар уралыг оруулж болно. Энэ нь бол субстратын чухал химийн холбоонд нь очиж нөлөөснөөр тэнд нь энзимийн амиучлуудын ч юм уу тийм ээ энзимийн эсвэл бүрэлдэхүүн сэдвийн нөлөөнөөс болоод тухайн чухал химийн холбоог нь төрүүлэх гэх маягаар үйлчилж болно. За урвал явагдахад тохирсон орчныг бас бүрдүүлж болно. За тухайн урвал шүлэг ч юм уу зөв хүчлэг орчинд явах хэрэгтэй байсан бол за энзимийн идэвхийн төв байгаа, харилцаа байгаа янз бүрийн амиучлуудын шин чанарын тусламжтайгаар ийм орчныг бүрдүүлж болно. За үүнээс гадна субстраттай төр хугацаагаар ковалент холбоогоор холбогдоод за тухайн урвалын дараа эргээ салаад бүтээгдэхүүн үүсгэдэг ийм механизмууд байна. За энэ дээр энзим болон субстратын комплекс үүсэж байгаа жишээг үзүүлсэн байна. За энзим тодорхой хэмжээний идэвхийн төвдөр субстратууд холбогдно. Субстрат холбогдсны дараа энийг энзим субстратын комплекс гэж нэрэлдэг. Энзим субстратын комплекс нь ионы болон ус төрөгчийн гихмитийн сул харилцаа үйлчлэх холбоонуудаар холбогдсон байна. За үүний дараа тухайн энзим субстратыг бүтээгдэхүүн бодис болон хургаад за энэ идэвхийн төвөөс бүтээгдэхүүн бодис нь салж энзим бүтээгдэхүүн чөлөөлөгдөж байгаа. Ийм механизмаар энзим ажилладаг. За энзимийн идэвхт нь бол ихэвчлэн химийн болон физикийн хүчин зүйлүүд нөлөөлнө. Өөрөлдвөл температур, pH гэх мэт ерөнхий хүчин зүйлүүдээс гадна тухайн орчинд байгаа химийн бодисууд нөлөөлж байна. За pH болон температур энзимд хэн нөлөөлдөг тухай энэ слайдаар хэлье. За энзим болгонд ажиллах оптимум нөхцөл бий. Оптимумын хамгийн тохиромжтой нөхцөл. Тэгэхээр тухайн температур юм уу эсвэл тухайн pH нөхцөл тухайн энзимийн бүтэц хамгийн үйл ажиллагаа явуулахад төвтэй байх тийм нөхцөлийг энэ оптимум нөхцөл гэж байгаа. Тэгэхээр энэ нөхцлөөс нь өөрчлөгдөх юм бол энзимийн бүтэцтэй өөрчлөлт орно. Ингэснээр урвалыг явуулах шин чанарт нөлөө үзүүлнэ гэсэн. За энэ зурган дээр зурган дээр хоёр энзимийн оптимум температурыг харуулсан байна. За эхний энзим нь бол хүний трипсин гэдэг уурыг зардаг энзим байна. Энэ трипсин гэдэг энзим температур нь бага багцсан идэвхэн бага нэмэгдээ идэвхэн настайгаа нэмэгдэж байна. Ингэснээр хамгийн оргил утга нь максимум утга нь бол ойролцоогоор 37 градуст харагдаж байна. Тэгэхээр хүний биеийн температур нь 37 градусд учраас энзимийн оптимум температур бас ийм байна. За тэгвэл энэ дээр термофил энзимийг харуулсан байна. Энэ болохоор халуун хашааны бактерийн гаралтай энзим байна. Энэ энзим бол 40 градусаас эхлээд идэвхтэй болж эхэлж байна. Ингээд
ойролцоогоор 77 градус хамгийн өндөр тэгэхээр ажиллаж байна. Тэр энзимд ерөнхийдөө оптимум ажиллах оптимум температур гэж байна. За үүнээс гадна бас оптимум pH-ийн нөхцөл байж болно. Энэ ихний хар нүуний харж энэ ихний B6-ын дэх байгаа. Певсиний оптимум pH-ийн препарат гэж тэгэхээр pH утга нь ойролцоогоор 2 байх хамгийн өндөр идэвхтэй. Цаашаага нэмэгдэх тусам төхөн дуурайд 4-д явчихгүй болж байна. Тэгэхээр энэ энзим певсин гэдэг энзим энэ хотоодны энзим учраас хотоодны pH-ийн орчин pH нь 2 байдаг. За ийм орчинд хамгийн өндөр идэвхтэй. За тэгвэл саяны трипсин гэдэг энзим бол энэ эзний энзим учраас ураг задлан за pH-ийнх нь оптимум утга нь 8 байна. Өөрөлд эзний pH нь цэнгуй шүлжлэгдэн pH 8 байдаг. Тэгэхээр энэ энзимийн оптимум утга юм байна. За энзим ажиллахад за тухайн энзимийн уургаас гадна кофактор гэсэн өөр факторууд бас хэрэгтэй энзим байж болно. За тэгэхээр кофактор нь энзимийн үйл ажиллагаанд туслах байдлаар оролцдог учраас ко буюу хамт гэсэн утгатай гарсан байна. Хамт байдаг фактор гэсэн утгатай. За кофактор нь ерөнхийдөө органик биш молекулуудыг кофактор гэж хэлж байгаа. Органик молекулууд хамт энзимтэй үйл ажиллагаанд нь оролцох шаардлагатай байдгийг коэнзим гэж нэрлэдэг. Тэгэхээр кофакторууд нь ихэвчлэн металлын ионууд байдаг бол коэнзимүүд нь ихэвчлэн витаминууд байна. За энэ дээр энзимийн кофактор болдог ионуудыг харсан байна. Жишээлбэл зисион бол цитохромоксидаза гэдэг энзим. За энэ төмрийн ионууд бол цитохромоксидаза, каталаза, пероксидаза гэсэн энзимүүд кофактор болж байна. За магниум бол гексокиназа гэдэг. За үүнээс гадна кали, манган, молибден, никель, зиск, цайр гэх мэт ионууд бас энэ энзимийн кофактор болдог. Тэгэхээр бидэнд энэ микро элементүүд утгацсанараа бидний зарим энзимийн үйл ажиллагаанд саатах юм тийм ээ. Тэгэхээр маш чухал байдаг байна. За коэнзим нь тэгэхээр ихэвчлэн функционал бүлгүүдийн төр зуурын тээвэрлэгч болдог. Ингэж ажиллана. Тэгэхээр энзимтэй маш нягт эсвэл бүр ковалентээр холбогдсон юм коэнзим шиг металлын ионыг простетик бүлэг гэж нэрлэдэг. Металлын буюу кофактор. Тэгэхээр коэнзим болон металлын ионыг кофакторыг агуулсан металлитик идэвхтэй энзимийг бол хоолой энзим гэж нэрлэдэг. За ийм энзимийн уургийн хэсгийг нь бол апоэнзим буюу апофермент гэж нэрлэдэг. Апопротеин гэж нэрлэдэг. За энэ хүснэгтэн дээр коэнзимүүд за биднээс зөөвөрлөдөг химийн бүлгүүд энэ коэнзим болдог үнсээр авдаг витаминуудыг харуулсан. Жишээлбэл аскорбины хүчлэн электрон зөөвөрлөдөг. За үнсээр биднээс С витамин гэж авдаг байна. За арай сонирхолтой жишээлбэл витамин B7 буюу биотинин С2-ыг зөөвөрлөдөг. Цистин гэдэг юм коэнзим болдог. За энзимийн ингибитор. За энзимийг сая идэвхжүүлэхэд үйл ажиллагаанд нь кофактор хэрэгтэй байдаг гэсэн бол бас энзимийг саатуулах тийм зохицуулах организм тийм. Энзимийн ингибитор буюу саатуулагч гэдэг нь хоёрын зар саатуулж болно. Өрсөлдөөнт ингибитор, за өрсөлдөөнт биш ингибитор гэсэн хоёр арга байгаа. За өрсөлдөөнт ингибитор нь болохоор энзимийн идэвхийн төв субстратын оронд нь очиж суух боломжтой ийм ингибиторууд хэлдэг бол өрсөлдөөнт биш нь
идэвхтэй төв биш өөр хэсгээр нь холбогдсноороо энзимийн бүтцийг өөрчлөөд үйл ажиллагаа явуулах боломж болдог. За ингибиторуудад бол олон янзын жишээ байж болно. Зарим токсинууд, хоруу, эндорфин, пептид, энтерферон ийм үйлчлэгтэй эднээс өмнө ийм болгон хэрэглэдэг. За энзимийн саатуулах төр зохицуулгын тухай хэлээд байна. Энзим субстратаагаа идэвхтэй төвөөрөө харилцан үйлчлэгтэй. Энзимийн идэвхтэй төвдөр субстрат холбогдох ийм боломжгүй байдалд оруулаад субстратын оронд очиж холбогдож байгаа энэ ингибиторыг өрсөлдөөн ингибитор гэж байгаа. Тэгвэл энэ хоёрын аль төрүүлж явсан холбогдно гэж боддог учраас өрсөлдөөд байгаа. За өрсөлдөөнд биш ингибитор гэдэг нь тухайн энзимийн идэвхтэй төвдөр биш өөр сайтад холбогдсноороо энзим үйл ажиллагааг өгөх болгож байна. За энзимийн эволюцийн тухай эндээс харъя. Энзим нь тэгэхээр мэдээж ямар нэгэн уурга байгаа учраас генээр холбогдсон. Тухайн ген дээр нь мутац үүснээрээ генийн дараалал цааш амин хүчний дарааллыг өөрчлөх боломжтой байгаа бол энзимийн амин хүчний дараалал нь өөрчлөгдсөн гэснээр бүтцэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх үүсгдэг. За ингэснээрээ субстрат холбогдох идэвхтэй төвөнд өөрчлөгдөж болно. Гэх мэтээр харилцангуй шинэ орчин шинэ субстратад зохицсон энзим үүсэх боломжтой. За судлаачид хамгийн сүүлийн мэдээ 2016 онд Японы судлаачид Осакагийн хогийн цэг дээрээс ундааны савыг задлдаг тийм идэвхтэй энзим агуулсан микроорганизм Donella sapiens гэдгийг олсон байх чигтэй. За энзим тэгэхээр нөгөө хонцор пластик материалууд задардаггүй байгаль орчинд олон 100,000 жил болно гэдгийг бас биологи организмууд ихээр байгаа энэ материалуудыг бас задлах ийм энзимийг эволюцийн дүнд бий болгож эхэлж байна гэдэг нь харагдсан. За энзимийн үйл ажиллагааг зохицуулах эзэн солилцоог хянахад энзимийн үйл ажиллагааг саатуулах юм уу эсвэл идэвхтэйг бууруулах шаардлагатай болно. Хэрвээ эсийн бодис солилцооны замыг нарийн зохицуулахгүй бол бүхэн замбраагүй явах болно. Тэгэхээр эсэд үүнийг тодорхой энзимүүдийг хооллох генүүдийг нь асаах эсвэл унтраах их маягаар зохицуулахыг дунд сургуулийн програмд лактозеоферон за триптофаниоферон гэх мэтээс үүссэн байх ёстой. За үүнээс гадна энзимүүдийг зохицуулдаг аллостерик зохицуулга гэж хэлдэг. Аллостерик зохицуулга гэдэг нь энзимийн үйл ажиллагааг саатуулж эсвэл өдөөж идэвхжүүлж болдог гэж хэлдэг. Аллостерик зохицуулгын зохицуулагч молекул уургийн нэг хэсэгт нь холбогдоод уургийн өөр хэсэгт байгаа үйл ажиллагааг нөлөөлдөг. Эцэнгуугаар түрүүний өрсөлдөөнд биш ингибитортэй хэвтэстэй зохицуулга бий. За ихэнх аллостерик зохицуулгатай энзимүүд нь полипептидийн олон дэднэгчтэй ийм байдаг. Ийм энзимүүд нь идэвхтэй болон идэвхгүй хоёр энзимтэй байж болно. За ийм идэвхгүй хэлбэртэй байгаа энзимтэй идэвхжүүлэгч холбогдсны дараа тогтворжоод идэвхтэй хэлбэр шилждэг байж болно. Үгүй бол идэвхтэй энзимүүд саатуулагч холбогдоод идэвхтэй хэлбэр шилждэг байж болно. За энэ 6 А хэсэгтэй хэлбэлээ. Аллостерик идэвхжүүлэгч болон саатуулагчтай энзимүүд авч байна. За энэ энзим анхандаа идэвхтэй хэлбэртэй байна. За зохицуулгын төвд нь идэвхжүүлэгч сууснараа идэвхтэй илүү тогтвортой хэлбэр шилжиж байна. За энэ энзим бол анх идэвхгүй хэлбэртэй. За энэ зохицуулгын төв дээр нь саатуулагч очиж харилцаа үүснээрээ тэгээ докторгүй буюу идэвхгүй хэлбэрт шилжиж байна. За
хоршоо хэлбэрийн албаас төрөх зохицуулга гэж байна. Тэгэхгүй байгаа энзимээр субстрат нь очиж холбогдсноороо илүү тогтвортой бүтцтэй болгоод илүү өндөр идэвхтэй болдог. Ингэснээр ийм зарим зохицуулга бол субстрат нь орж ирснээс энзимүүд нь илүү хурдтайгаар идэвхжиж эхэлдэг юм зохицуулга байна. Тэгэхээр энэ хоршоо буюу компаратив хэлбэртэй албаас төрөх зохицуулга нь энзимийн идэвхжлийг нэмэгдүүлж чаддаг учраас албаас төрөх зохицуулга гэж үздэг. За албаас төрөх зохицуулгыг илрүүлэхэд бол өрнөс шинжлэхаараа энзимийг зохицуулах янз бүрийн эмийн бодис техникийг хэрэглэнэ. За зөвхөн каспаза гэдэг протеолитик энзимийг дарангуулах. Энэ бол янз бүрийн зохисгүй өргөсийн урвалуудыг дарах хэрэгтэй байдаг. Тийм учраас албаас төрөх зохицуулгатай энзимүүдийн зохицуулгыг сайн нээсдэрээ нийгээд өсөж байгаа янз бүрийн өвчин гэдгийг эмчлэх. За тийм шинж чанарыг нь бууруулах гэдэгээс ашиглаж болдог. За эргэх саатуулга гэж бас саатуулга бий. За энэ нь болохоор бодис солилцооны эцсийн бүтээгдэхүүн нэргэж ирээд бодис солилцооныхоо замыг саатуулж яадаг ийм саатуулгыг хэлнэ. За эргэх саатуулгын систем нь болохоор химийн бодисыг үр ашиггүйгээр хувиргах бүтээгдэхүүн үүсгээд байхаас хэрэглэдэг ийм зохицуулга. Энэ зураг дээр хэдүүлээ тирониноос изоляцийн үүсгдэг бодис солилцооны замыг харж байна. Тиронин гэдэг амин хүчлийг нэгдүгээр энзим нь хувиргаад давсрын бүтээгдэхүүн А болгоно. За 2, 3, 4, 5 дугаар энзим дээр яваад хамгийн сүүлд нь изоляцийн гэдэг энзим амин хүчил болгож хувиргаж байна. За тэгвэл үүссэн энэ изоляцийн гэдэг бүтээгдэхүүн маань тухайн энзимийнхаа албаас төрөх сайтыг нь буюу одоо төрөний ашиг эсэлтэнт биш гэдэгтэй тэжлэн жиж албаас төрөх төв дээр нь холбогдсноороо энэ энзимийг хийж тиронинтэй холбогдох боломжгүй болгоно. Ингэснээр энэ бодис солилцооны замыг саатуулж. За мэдээж бодис солилцооны зам дотор изоляцийн буураад болох юм бол энэ энзимүүд чөлөөлөгдөнө. Ингэснээр ахаад изоляцийн үүсэх замаар ангар нэгэн бодис солилцоог зохицуулдаг байна. За эсийн дотор энзимийн байрлалууд бас мэдээж чухал. Тэгэхээр энэ эсийн дотор бодис солилцооны ийм эцэгтэй байдлыг үүсгэхийн тулд энзимүүд нь байх ёстой газар байх. Тэгэхээр чөлөө мембран дээр байх ёстой энзимүүд нь мембран дээр гэдэг чинь эсвэл янз бүрийн оргоноид дотор за митохондрийн өөрөө эсвэл наашаа хотоодонд идэх нотолж гэдэг юм маш чухал. За ингээд эсэлтийн шалгалтанд хүүхдүүдийн хамгийн их алддаг энзимтэй холбоотой агуулгын нэг энзим инхибиторын асуудал. Энзимийн үйл ажиллагааны механизмыг ойлгох хамгийн эртний болон хамгийн чухал арга бол энэ туршилтын параметрыг өөрчилж байгаад ургуулын хурдыг нь хэрхэн өөрчлөгдөж байгааг судлах энэ арга байгаа. Тэгэхээр энзимийн катализын урвал нөлөөлдөг гол хүчин зүйл нь мэдээж субстрат. Тэрний концентрац. Субстратын концентрацийн өөрчлөлтийг судлах нь тэгэхээр туршилтын үед субстрат бүтээгдэхүүн болж өөрчлөгдөж байдаг болохоор жоохон төвөгтэй байдаг. Тэгэхээр энэ хөвгний туршилтыг хэлбэршүүлэх тулд генетик туршилтын хамгийн хэлбэр болгож байгаа нэг арга нь эхлэл урвалын хурд буюу винойлыг эхлэл гэж байдаг. За эхлэл урвалын хурд гэдэг энэ ойлголтыг бол хөвчлэн урвалын эхний нэг 60 орчим секундэд хэмжсэн энэ үзүүлэлтийг авч үздэг. За тэгэхээр энэнийг бол винойлыг бол тогтмол гэж тооцоолоод цаашаа
энэ ойл нь хэрхэн өөрчлөгдөж байгааг субстратын концентрацийн өөрчлөлтөөр шалгадаг байна. За субстратын концентрац нь урлагийн уртад яаж нөлөөлдөг вэ? Энэ слайдаас хэдийгээр харж байна. За эхний үед урлагийн хурд нь харьцангуйгаар тогтвортой байгаад цаашдаа за урлагийн хурд наажмаар буураад эхэлдэг. За үүнийг хэдүүлээ яаж илэрхийлж болох вэ гэхээр энзимийн концентрацийг тогтмол байлгаад янз бүрийн субстратын концентрацийг нэгтгэж хэл урлагийн хурд үзүүлэх кинетикийн хамаарлын графикаар харуулж байна. За субстратын харьцангуй бага концентрацтай үед нь мэдээж энэ ойл нь субстратын концентрац нь нэгтгэж бараг шугам байдлаар ингэж өсдөг бол цаашдаа түрүүний хэлсэн шиг субстратын концентрац нь нэгтгэсэн урлагийн хурд нь буураад байна. За энэхүү энэ ойлцгийг бол энзимийн хамгийн дээд хурд болох Bmax-тай ойролцоо байна гэж үзнэ. За хэрвээ субстратын тэрхүү бага концентрацтай байх юм бол за энэ субстратын концентрац нь ач холбогдолгүй болоод иймэрхүү тэгшдэг гэсэн зэрэгээрээ байх юм бол за энэ ойл нь урлагийн өнгөлөг уртаа ижилхэн харагдах болно. За энэ учраас энзимийн ямар нэгэн энзимийг ер нь хэр сайн ажилт юм бэ гэдгийг нь судлахын тулд ийм маягаар заавал энзимийн кинетикийг биднээс тодорхойлох шаардлагатай болж байна. За тэгвэл энзим яаж ажиллахыг түрүүнийсэн тийм ээ. Энзим болон субстрат хоорондоо нийлээд энзим субстратын комплекс үүснэ. Тэгээд бүтээгдэхүүн болон буцаагаас гадна гэсэн иймэрхүү механизмтэй. За энзим субстратын комплекс нь энзимийн кинетик шин чанарыг тодорхойлох хамгийн чухал шин чанар байна гэдэг 1913 онд Leonard Hayes maintain нар олон энгийн энзимүүдийн үйл ажиллагааг тайлбарлах кинетик тэгштэй боловсруулсан байгаа. За тэгэхээр Michaelis Menten-ий тэгштэй хэлбэлээ эндээс харъя. Эхлэл урлагийн хурд үеийн болон субстратын концентрац хоорондын хамаарлыг илэрхийлдэг кинетик мөрөө ихэнх энзимийн хувьд ижил ерөнхий хэлбэртэй тэгшин цэгцтэй боловсруулдаг байна. Тэгээ үүнийг Michaelis Menten-ий тэгштэйгээр тэгээ аль руу яагаад илэрхийлсэн бэ? Энд бичсэн байна. Michaelis Menten нарын энзимийн урлагийн хурдыг хязгаарлах үе шигтэн болохоор энзим субстратын комплекс болон бүтээгдэхүүн за чөлөөт энзим болон салах явдлаа гэж нэгэн таамаглаас гаргасан тэгштэй байна. За тэгэхээр KM буюу Хайсын тогтмолыг туршилтаар хэмжиж хэлдэг. За Хайсын тогтмол гэдэг нь юу гэхээр урлагийн максимум хурдны хагастай тэнцэх юм утга байгаа.